Barry Levinson-ы бүтээл Rain Man кино бол Dustin Hoffman, Tom Cruise нарын бол тоглосон кино. За тухайн үедээ бол нэлийн шуугиан тарьж 1989 оны Оскар кино наадмаас бол 8 нэр төрөлд бол дэвшиж 4 төрөлд шагналаа авсан болол Алтан бөмбөрцөг наадмаас 4 номинацид одоо нэр дэвшиж 2 шагналаа бол өөрийн болгож авч чадсан ийм гайхалтай бүтээл. Rain Man, Mark Johnson producer. За энэ бүтээлийг онцлохын өмнө би нэгэн мэдээллийг та бүхэнд хүргэх ёстой. За энэ кинонд гарч байгаа аутизмтай хүний тухай гардаг. За энэ аутизмтай хүнийг энэ зохиолыг бол бичгтээ бол бодит хүнээс сэдвлэн бичсэн байдаг. За та бүхэн мэдэх болов Kim Peek гэж хүн байсан. 1951 онд төрөөд 2009 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. За энэ хүн мэдээж хэрэг аутизм өвчнөд байсан. За энэ нь бол бас төдийлөн зарим улс оронд бол өвчин гэж үздэггүй. За зарим нэг улс оронд бол энэ маань өөр байдлаар бол одоо эсийн тал дээр ч юм уу өөр байдлаар ярилдаг. За аутизм энэ хүн маань болохоор тухайн үед Америкийн гуглддаг байсан. Тухайн үед 12,000 орчим одоо ботномыг бол үг өсөггүй цээжилсэн. За дээрэс нь Америкийн нэгдсэн улсын томоохон том хот штатуудын утасны жагсаалтыг бол шийдэлсэн байсан гэдэг. How did you know my phone number? How'd you know that? You said read the telephone book last night. Dibs Sally 461019. За мөн тооны тал дээр ямарваа нэгэн зүйл цээжлэх тал дээр бол нэг ямарваа нэгэн асуудал байдгүй байсан тухай бол ярьдаг. За энэ хүнийг бас судалгаа шинжилгээнд ашиглаж ирсэн. За хэдийгээр энэ хүн гоц ухаантай мэт боловч за өвчнийх нь онцлогоос хамаарч энэ хүн одоо хизээч машин барьж үзээгүй. За дээрэс нь найз охинтой болж үзээгүй гэх чиг. Тэгээд энэ хүн ганц бие явсаар энэ хороогийн мөнх бусыг орхисон нь дааж харамсалтай. There it is. I told you it never changed. Who is it? Conquers a star. Гэхдээ энэ хүн хүнийг дурсаж кино хийгдсэн. За Dustin Hoffman энэ хүний дүрийг бүтээсэн байдаг. Гэхдээ энэ өвчний одоо хам шинжийн хувьд бол арай өөр төвшний хам шинж өвчтэй ийм дүрийг бол бүтээсэн байгаа. And the Oscar goes to Dustin Hoffman for Rain Man. За Rain Man киноныхоо талаар ярив. За тэгэхээр энэ бодит хүнээс одоо сэтгүүлэн бүтээсэн киноны үйл явдлын хувьд бол Charlie Babbitt-ийн дүр тоглосон Tom Cruise тухайн үед бол 4 Lamborghini машин бол худалдах гэж байтал за эцэг нь өнгөрдөг. За эцэг нь өнгөрөөд за хөрөнгө өвлөх болтол болоход бол өөрийнх нь эцгээсээ явах болсон шалтгаан тэр машиныг зөвхөн өөрт нь өвлүүлж үлдсэн 3 сая долларыг бол
өөр хин нэгэнд одоо өвлүүлж байгаа талаар сонсоод бол гайхдаг. За тухайн үед бол Lamborghini машиныг худалдаалах гэхэд асуудлууд гарч бол банк одоо асуудалд орж эхэлсэн. За ингээд энэ 3 сая доллар хэн дээр очив гэдгийг бол судлахаар Чарли Баббет бол явдаг. Харин энэ Рэймонд Баббет буюу одоо Том Крузийн ах болж таардаг. За мэдээж хэрэг аутизм өвчтэй. За асрамжинд байх ёстой ийм хүн байдаг. За ингээд тэр 3 сая долларыг өөртөө авахын тулд бол ахыгаа эмнэлгээс нь хулгайлдаг. За ингээд хулгайлаад харин хамт одоо аялах хугацаанд хэрхэн дотносож байгаа. За дээрээс нь Чарли Баббетийн хувьд бол багада борооны хүн гэж дуудуулд одоо борооны хүн өөр дээр нь ирж дуудуулдаг байсан тухай багын юм дурсамж нь хийх хоосон зүйл биш байсан тухай энэ киноны одоо тайлбар хэсэг бол их гайхамшигтай болж чадсан. Кино шүүмжлэгчдийн зүгээс ч гэсэн нэлээд өндөр үнэлгээ авсан тэр хэсэг бол их үнэтэй хэсэг гэж хэлж болно. За мэдээч хэрэг кинон дээр бол дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бол киноны хөгжим байдаг. За киноны хөгжмийг бол Ханс Зиммер бичсэн. За киноны үйл явдлуудыг за тэр бороотой өдөр за тэр бүх тайлал хэсэг явж байгаа хэсгүүд бол үнэхээр гайхамшигтай зөгцсөн гэдгийг бол хэлэх нь зүйтэй. Та бүхэн ч гэсэн энэ хөгжмийг бол сонсоосоо гэж хүсэж байна. Борооны хүн кинон дээр хэдийгээр гардаггүй боловч за энэ киноны бас нэгэн том үр гүйцэтгсэн. За энэ кинон дээр нэлээд дөвийж гарч ирдэг дүр бол аавын дүр. За энэ мэдээж хэрэг аав гардаггүй. Гэхдээ энэ ах トゥ хоёрыг одоо хайрлаж исэн аавын хайр гэдэг бол ямар их байж вэ? За бас дээрэс нь монголчууд ярьдаг халан гадна хайрын дотроо гэдэг шиг энэ бүхэн ямар их зүйлийг бодож шаналд зовж байсныг бол энэ кинон дээрээс бас харж болдог. Ингээд киноны төгсгөлд бол за Чарли Баббет одоо Рэймонд ахыгаа бол өөр дөр авахыг хүссэн боловч энэ өвчний шалтгааны улмаас бол үнэхээр болохгүй нэ гэдгийг ойлгодог. Харин хамтдаа байсан өнгөрүүлсэн цөөн хэдэн хоногтой бол ахыгаа бүрэн ойлгож магадгүй зүгээр энэ 3 сая долларыг би өвлж авах нь чухал биш, харин би ахтайгаа танилцсандаа баяртай байна гэдэг энэ талаар бол ярьсан. Киноны энэ гол тайлал бас хамгийн гайхамшигтай төгсгөлүүдийн нэг бол мөн байсан гэж хэлж болно. За ингээд тухайн үед бол 25 сая доллараар бүтэж за 412 сая долларын ашиг орлогыг олсон энэ кино Оскарын шагнал хүртсэн, Алтан бөмбөг бүцэг шагнал хүртсэн гайхалтай сайхан бүтээл байдаг. Та бүхэн ч гэсэн үзээрэй гэж зөвлөмөр байна. Zoom Action кино нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За нэвтрүүлгийн төгсгөлд манай нэвтрүүлэг өргөө кино театртай хамтарч ажиллаж байгаа гэдгийг дуулгах зүйтэй. За доор байгаа Facebook, Twitter хуудасуудаар дамжуулан та бүхэнтэй харилцах болно. За мөн өргөө кино театртай хамтарч тэмцээн уралдаан зохион байгуулан та бүхэн ч гэсэн бэлтгэлтэй байгаараа удахгүй. Харин дараагийн нэвтрүүлгээр бид бүхэн онцлог киногоор Бүгжний эзэн киноны талаар ярилцах болно. Та бүхэн дараагийн дугаард хамт байгаараа түр баяртай үзэгчтэй.